нүүрсний хулгайтай тэмцэхгүй бол улс орон сүржих гээд байна. Тийм учраас нүүрсний хулгайтай их тэмцэл бол нам хамааралгүй юм хамтарсан тэмцэл парламент суултаа намын хамтын ажиллагааны үр дүн байх ёстой гэж бодож байна. Ийм ч учраас би одоо энэ талаар санаачлагтай ажиллаж байгаа түрүүний хэлсэн Гамбат гишүүндээ, Батцуур гишүүндээ, Бачим гишүүндээ, Эрдэнэ бүрэн гишүүн, за манай Гамбат гишүүн байна, Төвшин гишүүн байна, Сэддэрж гишүүн байна ингээд Шижир гишүүн байна одоо ингээд энэ нүүрсний хулгайтай их тэмцэлд бас санал бодлоор нэгдэж дэмжиж байгаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Яагаад гэвэл энэ бол улс орныхоо төлөө хийж байгаа ийм тэмцэл энхийн цаг ч гэсэн энэ улс орныг сүрүүлж байгаа энэ нүүрсний авилах хулгайтай, баялагын хулгайтай тэмцэхгүйгээр бид яг энэ салаа замын улзуур дээр болцсон эрх зүй төрийг үүсгэж байна. Зүгээр тоолгын комиссийн журмаар үндсэн хуулийн үзэл санааг үүсгэдэг ийм баг хурлын үр дүн бид хүлээн зөвшөөрөхгүй тэр албан тушаалтаа биш. Эрх зүй төрийг үүсгэж байгаа учраас. Энэ парламентын засаглалаа үүсгэж байна. Үндсэн хуулиа үүсгэж байгаа. Энэ зарчимгүй одоо энэ нүүрсний хулгайг хамгаалахын төлөө тэмцээд байгаа юм шиг улаарсан тэмцлийн төлөө бол бид нам хамаарлахгүй нэгдэж тэмцэх ёстой. Энэ талаар бол санал нэг байна. Үүний тулд бид жишээлбэл Эрдэнэс 5 толгойг цагаан сараар бид ард түмэнд нээлттэй кампани болгож. Энийг яагаад нээлттэй болохгүй гэхэд тэнд хулгайн систем одоо бүлэг систем зохиотсон юм шиг ийм худалдаа авах ажиллагаа нүүрсний хулгайн олон хэлбэр байгаа учраас ерөнхий сайдаар томилогцсныхаа дараа онцгой дэглэм тогтоож хулгай олон хэлбэрийг илчилж компани өөр шиг орлогыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо сонгон шалгуулалтаар удирдлагын банкнд томилоод энэ нүүрсний хулгай асуудлыг энэ төр хууль хяналтын байгууллагын хамтарсан шалгалтаар бүрэн илрүүлэх, хариуцлага тооцох, ил тод байдлыг хангах замаар энэ компани байна. Ард түмний компани болж ард түмэнд өгөөж өгдөг. Авилгачид биш ард түмэнд өгөөж хүртээдэг энэ систем бүрдүүлэхийн төлөө хамтарч ажиллахыг уриалж байгаа манай дэд дарга бүрдэрч гүшүүн маань ч гэсэн энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ санаачлалыг оруулахад үндсэн хуулийн 6-гийн 2 оруулахад энийг одоо дэмжиж ажилласан үний хүрээнд үндэсний баялагын сангийг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх одоо бодит суурь нь энэ Эрдэнэс 5 толгой. Ийм учраас энэ чиглэлд одоо та бүхэнд хамтрааж нэгж хийж байна. Тийм учраас төр биш энэ төрийн өмчт компаниудаа нээлттэй болгох, олон нийтийн хяналтанд оруулах, албан тушаалтны хяналтнаас илүү ард түмний хяналтанд оруулсан нээлттэй хувьцаат компани орчин үеийн хэлбэр шилжүүлэх замаар олон түмний хяналтыг бий болгох замаар хэрэгжүүлэх